За тэгэхээр энэ хууль бол төрийн албаныханд л их чухал байх. Тэгэхээр хувийн хвшлийнхэн бол үйлдвэрлэлээ явуулж баялаг үтээж цалингаа тавих нь хамгийн чухал. Дээрээс нь одоо янз янзын төрөөс төлж байгаа тэр хүмүүс одоо өдөр болгон ажиллаж ээж бас нэг хэдэн төгрөгийн төрөөсөө төлж амьдрал ахуйгаа авч явах нь хамгийн чухал байгаа. Тийм учраас одоо энэ эдийн засаг хүндэрсэн энэ үед бол одоо энэ хуулийг хэлцэх нь бас чухал биш юм аа. Ер нь бол энэ эдийн засаг хүндэрсэн байна. Энэ асуудлаа хэлж яриач. Гадуур мөнгөтэй хүн алга, аж ахуйн нэгжүүд татварын дарамтанд орж дансаа хаалгаж байна. Цалингаа тавьж чадахгүй байна. Ийм л нөхцөл байдалд орсон байна. Төсөв хүндрээд төсвийн алдагдал нийтдээ 3 их найд төгрөг болж байна. Би бүр 9 сарын 18-ны өдөр би энэ хурлын танхимд хэлэхдээ 1.3 их найд төгрөгийн төсвийн алдагдaltaа болчлоо. Оны эцэхэд 3 их найд төгрөг хүрхнэ гэдэг ийм зүйл хэлж ирсэн. Яг энэ дээр хүрээд ирж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1 их найд төгрөгөөр тасарчаад байж байгаа. Дээрээс нь амнаатын орлого 1.4 их найдаар тасарчаад байж байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг одоо яаж нөхч өнө гэхээр гадаадын өөр зээл тавьж иж нөхч байна. Гадаадаас 2.2 их найд төгрөгийн бонд босгож оруулж ирж энэ алдагдлаа нөхч байна. Дотоодоос 500 тэрбум төгрөгийн бонд босгож энэ алдагдлаа нөхлөө. Дээрээс нь 800 тэрбум төгрөгийн гадаад зээл авч байна. Ингээд энэ онд гэхэд 3.5 их найд төгрөгийн одоо гадаад бонд зээлээр одоо энэ төсвийн алдагдлаа нөхч шít. Энэ өөр гэдэг бол одоо тамтаггүй боллоо. Тэгээ дээрээс нь манай Монгол улс бол нүүрсний эдийн засгт орон болсон. Өнөө өглөө гэхэд кокс нүүрс $30 унчлаа шүү дээ. Эрчим хүчний нүүрс $3 унчлаа. Энийг мэдж байгаа хүн байна уу? Тэгээ дээрээс нь Эрдэнэс тавталгаач нь 11.1 сая тонн нүүрсний мөнгийг урчилж авч хэрэглчээд одоо нөгөө нэг нүүрсээ гаргаагүй байж шүү дээ. Тэгээ ийм нөхцөл байдалтай ингээд байж байгаа та нар ингээд энэ нэг амралтын өдөр яриад ингээд байж байгаа. Тэгээ нүүрс чи өвөл өсдөн шүү дээ. Гэтэл ийм өсдөг үеэрээ унаж яах гэдэг чинь эдийн засгт асар их тийм аюулын дохио авчирж байгаа гэсэн үг байхгүй да. За тийм учраас одоо энэ эдийн засаг хүндэрч байна. Аж ахуйн нэгжүүд чинь арай ядан ажиллаж байна. Энэ татварын дарамтаа багасгаа, дансын нэ 21,800 гаруй одоо компани аж ахуйн нэгжийн иргэдийн одоо дансыг хаацсан байж байна. Энэ данснуудаа нээлттэй. Энэ хүмүүс оны эцсээр хүмүүстэй цалин тавьж энэ одоо шинжил болон одоо амралтын үеүдээ бас тэмдэглэмээр байдаг. Гэтэл одоо дансыг хаацсан ямар ч одоо юу байхгүй. Дээрээс нь татварын дарамт нь хэрээс хэтэрсэн. Энэ бүх татварыг чинь доороос өндийдэг хүн байхгүй шүү дээ. Нүүрсэн сайн явахгүй болоод эренгуут нь бүгд яаж нөхтөр ерөөсөө ингээд нэг тийм татварын дарамт нэг урсгал явж яснаа сүүлийн хэдэн жил товт ингэж өсслөө шүү дээ. Айхтар өслөө бүгднийг ерөөсөө хамаг хүмүүсийн халаасыг хоосчиж аж ахуйн нэгжүүдийг хоосруулж татварыг хурааж авдаг ийм л одоо эдийн засаг болцсон. Тэргийн өвөрлөгөн зардалтаа тансгалтаа зарцуулдаг ийм л төр засагтай болчиход байна шүү дээ. Тийм учраас энэ компани аж ахуйн нэгжийн талаар авч байгаа арга хэмжээнүүдээ илүү зөөлөн болгож илүү одоо дансыг нээж тэгээд тодорхой хугацаа өгч энэ одоо хүмүүсийн бизнесийг дэмжих нь одоо энэ төр засгийн хувьд бол их хурлын хувьд бол маш чухал байна. Энэ тал дээр ярьцгаа тэр өдөр шилжүүлдэг тэр